Хоёр нөхөө 3 жил болж байгаа. Тэгээд анх би мэддэг байсан байхгүй юу. Нөгөө сошиалаар ингээд инстаграмаар дагалцаад ер нь л ямар хөөх охин бэ гэж бодчихсан ах ер нь л. Хоёр танилцаад одоо бараг 5 жил болох гэж байна. 2 настай охинтой. Одоо манай эхнэр манаас ингээд би давхар дараагийнхаа хүүхдээ бас үлээгээд байж байгаа тийм галзуу нөргсөн залуу хосууд байна. Нөхөр 2 хүүхдээ хамт амьдардаг. Хамбал дөрүүлээ. Бид дөрвийн хувьд ингээд багын найзууд байгаа. Багасаа найзлаад одоо бараг 20 жил найзалж байгаа тийм найзтай байна. За хайр бол ер нь ингээд айгүй олон утгатай. Одоо найз нөхдийн хайр, ээж аваагаа хайрлах хайр, өөрийгөө хайрлах хайр. Яг өөртөө хайртай гэдэг чинь ганцхан өөрийгөө л бодоод байгаа юм биш. Яг тэгвэл яг тэр хайр бусдад ч гэсэн яг гардаг. Би нэг гадаад явсан ээж автаа. Тэгээд яг сар тэнд байх хугацаанд бүр амар хэцүүцсэн, амар хоосон нэг тийм сонин мэдрэмж анх удаага мэдэрсэн. Тэгээд яг миний анхны хайр юм байна. Би энэ хөнгөөр байж чадахгүй байна гэж бодсон. Төгөөсөө жирэмсэн үедээ айгаа хэцүү шттэ. Амар амархан гомддог. Цаа гэл амархан тайвшраал. Амар юм дээшээ доошоо болчдөг. Цаанаасаа л анхнаасаа л гэдэг шиг цаанаасаа л тэгээд байгаа байхгүй юу? Яг тулсан үед яг хэрэгтэй бай. Тэгэл яг нэг руугаа залгадаг. Сүүлд ивэл нэг тэрэст явж байгаад шүн годогтолж байгаад яг нэг голын гол таг гацаад тэгээ бодороо залгасан чи бодоо шүн аваад яг тэр үлзээс шин ирж аваад чирээд хот хүртэл Тэрүүж явчихсан. тэгээ явж байгаад нь аварж явж байгаад Намайг ойлгоод, түшээ тулаад, хайрлаад. Яа. Тэгээд ингээд үргэлж хажууд нь хамт байдаг. Баярлалаа. мэдээж хажууд ч юм байна. Тэгээд хөтөлбөр болтлоо тэр насан турштай сайхан аз жаргалтай амьдралыг бүтээж бүр хүүхдүүдтэй үлгэрдээрэл болсон тийм аав ээж болно. Тэгээ хойлоо муудалцсан шүү дээ. Яг тэр үед би ингээд чамтай ямар ч холбоо барих боломжгүй. Тэгээд чамайг хаанаа мэдгүй тэгээд ингээд бүтэн өдөр халаа болсон. Тэгээд чи яг тэмцэнтэй л явчихсан билээ л дээ. Тэгээд муудалцсан. Тэгээд би ингээд салаа хийжсэнтэй амар харамсчихсан. Тэгээд тэр үед бол чамайг хизээж алдаж болохгүй мэн гэж ойлгосон байхгүй. Тэгээд тийм болохоор би ирээд үед тэгж төсөлж тэгэхээр чадахгүй. Би бас ингээд ирээдүйд ингээд байхгүй зүйлс юм хэцүү байхгүй яхаа л 3 жил ингээд Ихтэй ингээд натаа муудсан гэсэн хэлж байгаарай ханаагаа заяа. Би амар санаа зовсон. Манай хоёрхоо болохоор жил гарны зайтай төрсэн болохоор бас надад бэрхшээлтэй тал зөндөө байсан. Тэгээд жирэмслэгээр мэдээж ингээд бүсгүүчүүд бүгд мэдж байгаа хүс маш ихээр ундаг. Тэгээд эргэж өөрийгөө олохын тулд мэдээж би өөрөө хөдөлмөрлөж би өөртөө хайртай байжж буцаж одоо яг өөрийгөө хүссэн хэвийн хэмжээндээ оруулж чадсан байх. Гэтэ мэдээж бэрхшээлтэй байсан. 3 настай хамгийн ер нь амар их дотроо баярлж байдаг. Тэгээд яг байнга баярлаа гэдэгс хэлэхгүй тэгэл тусалсан тэгэл маазраал гэсэн чидээ хэлж мэлээд нэгэндээ ингэж өнгөрдөг. Хэлдгөөс маакад уучлаарай. Гэтэ 3 настай их баярлж явдаг шүү. Их тусалж дэмждэг. ингээд ирээдүйн нь хуваалцаад тэгээд надад өнгөрсөн байсан үнхээр баярлаа. Чи ингээд миний хажуудаа маш их төшөг болсон шүү. Ирээдүйд мөрт танд байгаарай гэж хэлж юм гэж байна. Чиний хажууд тахлаад яг нэг тийм хамгаалалтанд байгаа юм шиг мэдэрч төрдөг. Хаан ч гэсэн аюулгүй санагддаг. Тийм болохоор бас би бинийгаа зөв зам руу чиглүүлээд хамстаа явны сэтгэлтэй байна. Баярлаа. Баярлалаа шүү. Харийг авс ингээд зоригжуулж цэнгэлж өгч байгаа биш баярлалаа. Энийг бол тэр болоо хэлж чаддгүй. Энийг бол сэтгэлдээ байнга бодож явдаг шүү.